Саяхан л ингэ шаар хаглаадгүйсэн мэдчихсэн байхгүй юу? Одоо тэгсэн чинь бүр төрс өдрөө хэрхэн тэмдэглэсэн талаар хаваалцах чинь. Анханасаа гэртээ хийгээ төлөвлөсөн байсан болохоор бүх чимэглэл болон жижиг хэрэгслүүдээ бүгднгийн урдаас баг багаар өөрөө захиалаад бэлдээд байсан. Ирсэн зочид маань бүгдээрээ тортны ямар өнгөлөг чамын ирний амттай юм бэ? Хаанаас авсан юм бэ гэж асууж исэн. Торт болон тарт капкейкийн газраас 7 хоногийн өмнө захиалсан яг баяртай өдөр нь өглөө эрт түргээд ирд юм байлээ. Охиндоо болохоор дэргүр паллаж өмсөлөхөр бид нэг айгу тухгүй авах гэж бодоод нэг иймэрхүү лүг бүрдүүлсэн. Бид орж айгу эртнээс бэлдэж эхэлсэн болохоор урилгандаа ашиглах зураг студид авахгүйгээр өөрөө авчиг гэж бодоод зүүн гэртээ нэг иймэрхүү орчин бүрдүүлж аваад зураг дарж исэн. Тортны жижиг шар тавиурнууд болон том цагаан тавиур буфет тогоогоо энэ охноос түрээсэлсэн. Үнэн боломжтой бүх юмны дээр айгу амар байсан. Охиндоо заруул сар алганы грил хийдэг байсан. Тэдрээгээ дэлгэцнээр татсан хүмүүс аяг хөөр хүүддэм билээ. Гарын бэлхий болохоор эмэгтэй зочдтой зориулаад гоёлын шилтээлээ болон гипсэн декор өөрөө хийсэн. Хүүхдүүдэд болохоор цэцэргний ундаа дэлгэнүүртэй утлаад өгсөн. Төрсөн өдөр эзэн ерөөсөө хөөр хүний ягэл сууж байна. Би нэрийн жимсэн пудинг хийж үзье гэж бодоод хийсэн ч хүүхдүүд аяг өдөртэй тийм билээ. Хоолоо болохоор буфет тоон хийсэн ч хүмүүс өөрсдөө босож иддэг юм билээ. Тэгэхээр тавлаа явсан. За тэгээд мэрэгжил сонгох толомоо 2 удаа сонгуулсан чинь хоёулын дээр микрофон сонгосон. Урилга болон ширээн дээр тавьсан энэ банераа өөрөө хэн бэлдээд хэвлүүлж тавьсан. За тэгээд зочд маань дуусаад бяцхан урилныг насварлээ. Don't cry, it's no